Сайн байцгаана уу кино үзэгчдээ. Өнөөдөр хэдүүлээ 2025 онд нээлттэй хийсэн Wall to Wall хэмээх Солонгосын сэтгэл зүйн трейлер төрлийн киноноос хаццгаая. За шууд кинонд оръё. Бидний л адил өглөөнөөс өдөш хүртэл бүр үндсэн ажилласаа гадна цагийн ажил хийгээд ч 30 нас хүртлээр өөрийн гэсэн байртаа болж чадаагүй энэ залууг Усон гин. Тэр өөрт байгаа бүхий л хөрөнгөө шавхан байж арай гэж ипотекийн зээлээр байртай болсноор кино эхэлнэ. Түүний байр авсан хотхны оршин суугчид зарим нь өөрийн эзэмшил бол зарим нь түрээслэн амьдардаг, зарим нь бүр хотхондоо 2-3 байр эзэмшдэг. Ихэнх солонгос айлууд элдв янзын зээлийн төлбөр нь хэтэрсэн өргөлж мөнгөний асуудалтай амьдардаг гэж кинонд дэр гардгийн адил манай Усон ч бас тэгж амьдардаг. Тань яхав гол асуудал нь манай хүн арай гэж 5 ясаа тарааж унах байртай болж нуруу амарлаа гэтэл өнөөх байр нь амраахгүй шүү. Яагаад гэвэл тэр шүн бүр үүр цүрээр утасны вибратор сонсож сэрнэ. Хүн хан маш их хүчтэй зохино, таазан нурж орж ирэх гэж байгаа юм шиг л дуугарна. Энэ дуунд шүн бүр сэрж стресстэн барин арай гэж өглөөгөө утгад тэр чимээг уус оныг гаргаж байна хэмээн доод айлна. Чимээ гаргахаа боль гэж элдв янзын цаас хаалган дээр наах нь үнэхээр дарамттай. Хамгийн гол нь манай хүн өөрөө ч тэр чимээнд үхтлээ уурлаж унтаж чадахгүй байгаа шүү дээ. Нэг өдөр уусаан дахиад л нөгөө чимээнээсээ болж сэрчгээд байж байтал доод айлын эмэгтэй хаалгыг нь тогшоод чимээ гаргахаа болоод өгч болох уу? Манай хүүхдүүд 8 болон 12 дугаар ангийн төгсөх хүүхдүүд учраас шүн сайн унтаж амрах хэрэгтэй байна гэж хэлнэ. Мэдээж манай хүн тэгээгүй юм чи уурлаа штэ. Би бишээ гэхэд нөгөөх нь итгэхгүй бүр ядаж байхад нэг эвгүй царайтай. Тэгээд бүр сүрдүүлээд байгаа муу хаашийн. Манай нөхөр ирвэл чи дуусан шүү гэд хаалганы завсраар хялаагаад л бүр үнэ амар. Өсөө манч бууж өгөхгүй би тэгээгүй гэд ахт чинь ямар хачин юм бэ чи одоо. Энэ чимээ дээрээс гараад байгаамаа чи итгэхгүй бол орж ирээ сонсохгүй юу гэд оруулаад иртэл бүр ямар ч чимээ гардгүй шүү. Ингээд доод айлын эмэгтэй чийл гаргаад байгаа юм байна штэ гэд уурлаад гараа авчих. Үгүй тэгээд яаж гүтгүүлээ зүгээр ах уу? Манай хүн 14 давхарт амьдардаг юм л да 14 давхрын 1401 тоод. Тэгээ дээшээ гарч 1501 тоодын хаалгыг нүдээд чимээ гаргахаа болоод өгөөч. Чи дасгал хийдэг юм шиг байна. Тэр чимээ чи айгүй тэртэй байна. Бас уцаа шалан дээр тавихаа болчих. Үүрээр сэрүүлэгний чин дуу намайг сэрээгээд байна. Гэхдээ нөгөөх нь амар пэдэгэл би бишээ надад ч гэсэн тэртэй байна. Чи энэ дээшээ яваад үзэхгүй юу л гэдэм. Манай хүнч дээшээ гарч байтал нэг хүн харин сэрүүлэгнийхээ дууг сонссонгүй. Одоо очлоо гэж ярьж байхагийг сонсоод ахаа барьсан да. Чи л сэрүүлгээ дуугараад байж гэд бариад автал. Үгүй ээ би бишээ. Хүүхдүүдээ сэрээхгүй тул би бүр сэрүүлэгч тавьдаггүй. Сая зүгээр л хоцорсноо аргалах гээд л тэгж ярьсан юм. Чи дээшээ гараад хэлээд үзээ дээрээ л сонсогдоод байдгийн гэв. Тэгээ манай хүн ч уйггүй дээшээ гарч хэлж байгаа юм. Тэгээд 17 давхурт гартал нэг эмээ өвөө хоёр жижигхэн нохоотойгоо амьдардаг юм байна. Өвөө нь түрж явдаг төмөр таягтай байхыг нь хараад энэ өвгөн л энийгээ чирээд энүүгээрээ шалаа зохиод байдаг бахан. Бас энэ нохоо нь хуцаад байдаг бах нэ гэж бодоод хэлтэл зад загнуулдаг байх шүү. Хуц чи. Би өдөржин сууж хангалттай стресстэй байхад чи намайг чимээ гаргалаа гинэ. Хүү юм чи чимээ гарахгүй яах юм. Бас энэ нохоо хуцлаа гинэ чи. Хаа байсан 17 давхраас яаж танаа 14 давхар сонсогдож байдаг юм. Одоо бүр нэг хачин болчихсон. Алхаж гიშгэж болохоо байцсан. Дээр үед бол хин хаан ямар онцлогтой хүн амьдарч байгааг нь мэдээд би биедээ хүндэтгэлтэй ханддаг байсан юм. Одоо бүр тэхээ байж. Чи чаддсан бол дээшээ гараад хэлэхгүй юу гэд хөөгд явуулчих. Ингээд хамгийн дээд давхарт нь оршин суугчдын төлөөлөл буюу манайхаар суухийн дарга юм уу да. Энэ эмэгтэйгэнд ирлээ. Игч хідэн давхарт амьдардаг ямар оршин суугч ямар асуудлаар явааг нь дотоод сүлжээгээр мэдчихэж. Тэгээд шуудхан л чи яагаад чимээг дээд давхраас гарж ийн гэж бодоод байгаа юм бэ? Энэ барилга нэг даацын хантай тул айл бүр нэг хантай гэсэн үг. Тэгэхээр доороос ч байж болно гэхэд уйсан. Тэгэхээр энэ барилга өөрөө асуудалтай гэсэн үг үү гэтэл за барилга асуудалтай гэх юм ч бас хаашаа юм бэ? Хүмүүс л чимээ гаргаж байгаа шүү дээ. Хүмүүсийн л буруу гэд. Танаа доод айл буюу 1301 тоод минийх юм байгаа. Чи 2 сар хүлээвэл би тэднийг гаргачихъя гэд тухтуудаа мөнгө өгч хахуулдаг. Тэгээд манай хотхон удахгүй GTX системтэй болно. Тэгэхээр байрны үн бүр чих хүснэ. Тэр болтол жаахан төвчээртэй гадагшаа хил ам гарахгүй байж өгөөч гэв. За энэ GTX систем гэдэг нь төвлөрсөн дулаан, хөргөлт, агаар жуулалт, усан хангамжийг нэгтгэсэн инженерийн дэвшилтэт технологи байдаг юм байна л да. За ингээд ихчтэй тохиролцоод маргааш нь ажил дээрээ очиод ажлынхаа найзад хэлтэл би одоо багахан мөнгөөр амаа таглуулчихсан байх юм а гэтэл үгүй бага мөнгө шээ. Зээлийн хүүгээ төлөхөр хангалттай хэмжээний мөнгө байгаа юм чинь гэд баярлаж байгааг нь харахад Усан үнэхээр мөнгөний асуудалтай аж. Үнийг нь мэдэж байгаа найз нь ч үүшээ чи ер нь ингэж шалтар болдар амьдарч байхаар coin аваач
Анх оруулсан мөнгөө 9 дахин үржүүлж авна гээл бод. Одоо энэ coin удахгүй 815 вон хүртэл унаа. Тэр үед нь худалдаж аваар. Тэгээд эрх чөлөөний өдрөөр буюу 8 дугаар сарын 15-ны өдөр маш сайн өснө. Тэр үед нь чи зараад зээлээ төлөөд цаана нь ч бүр илүү мөнгө гарна штэ гэж ятгахт нь уусан нэг л итгэж өгсөнгүй. Ингээд ээлжид цагийн ажиллаа хийгээд явж байтал нэг дугуйтай нөхөрт мөргүүлээд хүргэж байсан юм нь часгараад бүтлгүүтээд уур нь хүрээд өгч байтал үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох зарах агентийн газар таарлав. Уур ундууцал нь хурцгсан явж байсныг ч хэлэхүү. Ер нь ингэж амьдрахгүй гэж бодоод л ороод байраа 85 сая воноор зарах гэрээ хийж эхлэв. Дотроо бол койно өсгөж аваад гэрээгээ цуцалчих нь цаана нь багахан төлбөр төлөхөд зүгээр гэж цээжний онжоо хийгээд байгаа юм л та. За ингээд койно худалдаж аваад өдөр шөнөгүй манлаа да. Бүр эрх чөлөөний өдөр хүртэл ажилласаа чөлөө аваад койно өсгөх харж тохиромжтой үед зарах гээд өдөр шөнийг ялахгүй компьютероо ширтгийн хажуугаар нөгөө өдөр бүр төжгөндөг чимээг хуршууд нь түүнийг л гэж бодож хаалгыг нь цохиж элдв бичиг цаас наах нь үнэн төвөгтэй. Манай хүн бүр сүлдээ энэ бүхнээс олж галзуурах шахан болов. Үнэхээр хүний тайван амьдрах орон зай бол гэр шүү дээ. Гэтэл гэртээ тавтай тухтай байж чадахгүй үргэлж нүдэх цохих чимээ хаанаас гарч байгааг нь мэдэхгүй зовоохын хажуугаар хуршууд нь бүгд шахуу түүнийг сэжиглээд байх нь ёстой л галзууруулж байлаа. Ядж байхад доод давхрынх нь гэж бүгдээрээ эвгүй царайтай. Эхнэр нь манай нөхөр амар шүү гэдэл манай үнийг айлгахчихсныг ч хэлэхүү лифтэнд нөхөртэй нь хамт явж таарад хамт явахдаа зүрхэн намаараа гарчих шахаж байгаа юм чинь айсандаа гэртээ орж ирээд дахиж гарахгүй гэд хамаг юмаа төгжиж аваад койно манаа суучихсан чинь нөгөө чимээндээ галзуураад бүр ээжигээ ирчихсэн ээж нь бүр чимээгүй гэд орилж ороод зүүдлээл бүр нэг сүр сүлтгүй амтан боллоо доо. За тэгэж байтал нэг өдөр хуршууд нь бүгдээр ирчихсэн. Чийл чимээ гаргаад байштэй танаахыг шалгая гэж зогсож байгаа. Уйсан гарч ирээд би бишээ доод давхраас гарч байгаа. Эхлээд эднийхийг шалгая гэтэл сүүхийн дараагч "Усанаа чи буруугүй үсттэй. Эхлээд чи шалгуулж хаа" гэдгийг. Тэгээд эхлээд цагтаа шалгахаар оров. Араас нь ус оны дээд давхрын залуу буюу 1501 тоотын залуу шалгахаар орлоо. Гэтэл нэг утас олж гарч ирсэн ээ. Чийл байна штэ гэж автыг. Бүгдээрээ л итгээд чимүү гач навч шентер гэж дайрахад ус оны доод давхрын ах чи өөрөө байж намайг түрээслэгч болохоор нь дээрлэхлээ барьлаа гэл дайрч байснаа. Ус он ягаачгүй байхад өөрийгөө зохиод ухаалтаад унчглаа. Бусдад бол ус он зогсон юм шиг харагдаж байгаа юм л да. За тэгээд ус он цагдаа дээр ирлээ. Ядаж байхад өнөөх эрх чөлөөний өдөр нь болчихсон. Койно зарах ёстой байдаг. Гэртээ арчхаад ирийг гэхэд итгэж өгдөггүй. Аргаа бараад гиз өвдөд байна 0 орё гэж хэлчихэд зүхтах гэж байтал дараагийнх нь өөрөө нэг ком харагдаж за тэндээс л зарчихъя гэж бодоод гүүж ороод хаалгыг нь дарж байгаад арай гэж coin лугаа нэвтрлээ. Гэтэл арай хүссэн хэмжээнд нь хүртэл өсөөгүй байдаг. Нөгөө цагдаа нар орж ирэх гээд байдаг. Ядаж байхад цахилгаан борохоогоор цохиулчихсан. Салганаж чичирсэн амтай арай гэж л худалдах товчийг дараад өнгөрөв. За ингээд ухаан алдаж унаас сэртэл сүүхийн дарга их чирээд энэ залуу буруугүй гэд аваад явв. Гэртээ ороод бурхан минь зарагдсан л агаасаа гэд залбиран байж шалгахтал зарах товч дарагдаагүй байж. За ингээд л дампуурлаа. Юу ч хүү хоосон боллоо гэж сэтгэлээр унаад ээждээ гэрээслэл үлдээгээд амиа хорлох гэж байтал нөгөө ядаргаатай чимээ дахиад л сонсогдлоо. Тэгээд доошоо хартал доод айлынх нь гэрэл асаж унтраад анивчиж байхаар нь зэвүүн хүрээд алчхайлтаа эднүсийг гэж бодоод нэг жижигхэн алхах шиг юм бариад гарав. Гэтэл дээд давхрынхан залуу "Хөөе, чамаг би чимээгүй ээ" гэж хэлсэн бидтэй гэд гараад ирэхэд нь юу ч гоо болсон сэтгэлээр унсан хүн чинь хамаг зэвүүн хөдлөөд л өөдөөс нь зохих гээд дайртал нөгөөхөө дийлсэнгүү. Тэгээд уйлж унжин байж би биш байх чинь гэдэл хамаг үннээ ярив. Тэгээд хамтдаа гэрт нь ороод дээд айлын залууч ус оныг чимээ гаргаад байгаа хүн биш гэдгийг мэдэв. Ус онч нэг ч гисэн хүн өөрт нь итгэсэнд баярлаж энэ доод айлын хүмүүс эрүүл хүмүүс бишээ. Нэг л сонио. Эднэр л чимээ гаргаад байгаа гэв. Гэтэл дээд айлынхан залуу тэгвэл хоёлаа хамт орж шалгая гэв. Тэгээд ортол хинч байсангүй бүр хаалга нь онгорхоо байлаа. Тэгээд гэрт нь ороод чимээ гаргаж болох ямар нэг юм хайгаад олсонгүй. Харин ганц хэрэгтэй юм олсон нь ус оны байрыг авсан хүмүүс эднийх гэдгийг мэдэв. Тэгээд гайхаад ярилцаж байтал дээд айлынхан залуу манайхч бас эднийх штэ гэв. Тэгээд уусан бодож байгаа. Энэ доод айл чинь энэ сүүхийн даргачих гэсэн штэ. Тэгвэл тэр авгаал албаар дуу чимээ гаргаж хүмүүсийг залхааж аргагүй байдалд оруулж байрыг хатхан заруулж байгаа юм байна. Удахгүй GTX систем нэвтрэн байр үнд орно гэдгийг тэр мэдж байгаа. Тийм учраас л юм хийж байгаа юм байна. Хоёлоо орж уулзъя гэв. Ингээд уусаан төрүүлж орлоо. Уусаан ороод байж байхад 1501 тоотын залуу ирж анхаарлыг нь татаж байхад
Усан ямар нэгэн сэжигтэй юм гэрт нь хайхаар тохиролцсон байлаа. Ингээд Усан юм хайж байгаад эгчийн нөхөрт баригдчихв. Эгчийн нөхөр өөрийнх нь байрыг авсан хүн мөн байсан тул бүр баттай санагдаж та нар л албаар чимээ гаргаж хүмүүсийг дарамтлаж байна. Би ёстой нотлох баримт олно доо гэд орилж байтал эгч загнаад хөөгд гаргачихлаа. Тэгээ дээд айлынхаа залуутай нийлээд учрыг олохоор шийдээд гэртээ орж ирээд усанд орж тайвширч байгаад нөгөө гэрээс нь олоод чийл чимээ гаргаад байгаа юм байна штэ гэд нотлох баримт болгоод исэн утсыг хартал нэг Wi-Fi холбогдчихжээ. Пүү, ёстой нотлох баримт оллоо шүү гэл дээд давхрынхаа ахтай хэлэхээр очтол нөгөө Wi-Fi чинь ахынх нь гэрийн үдэнд дүүрэн ороод байна шүү. Гайхаад өөр хаалганд очиод үзтэл шүлжээ нь багсаад ахынх нь гэрийн гадаа очтол дүүрээд байна. Оо fuck. Арай гинтчиж байгаа юм биш үсттэй. Буруу хүнтэйгээ нийлцсэн биш байгаа даа гэж бодоод хаалгаа онгойлгоход нь өөр юм ярьж байгаад аргалчихв. Тэгээд гэрт нь орж шалгах хэрэгтэй гэж бодонгуудаа яг саунд орохоор очиход нь зэрэг очингуудаа би төлбөрөө төлөөгүй болохоор орж чадахгүй байна. Гэтэл нөгөө ах нь маа минийхээр нэвтрээд орчихоо гэж түлхүүрээ шидэх үед нь өөрийнхтэйгөө сольж аваад тэгээд хоёулаа саунд юм ярьж байтал дээд айлын ах нь сэтгүүлч гин бараг мөрдөгч хэрэг илрүүлдэг сэтгүүлч маягийн юм уу да. Тэгээд би энэ хэргийг заавал илрүүлмээр байна гэхэд Усонч гэсэн би ч гэсэн дэмээр байна. Бүгдийг нь алмаар байна гэж солиоров. Тэгээд гялсхан төрүүлж гараад гэрт нь яваад ортол өө бурхан минь. Нөгөө галзууруулах гэдээсэн чимээ чинь эндээс гараад байж гол хэрэгтэн чинь нөгөө сайн дүрсгээд байсан 1501 дотын залуу байж. Бүр тэгээд болоогүй бүх айлыг камераар хяндаг айл бүрийн цоожийг нь онгойлгодог дуртай газар руугаа ордогч байх шиг заа. Манай үнийг унтаж явахт нь гэрт нь ороод тэр утсыг нь үлдээчихсэн. Доод айлын хаалгыг албаар онгорхоо үлдээчихсэн байхтал хөөхийг гинэн уусан итгээд ахаа гэж саймшраад байж л дээ. За тэгээд бүгдийг нь нотлох баримт болгоод авъя гэд зураг дарж байтал утас нь унтарчихлаа. Эзэн залууч ороод ирлээ. Усан айсандаа орон доогуур нуугдаад байж байтал 1301 тоотын эмэгтэй орж ирээд уурлаж байснаа. Манай нөхөр сэрэхгүйч байж мэднэ гинэ. Чамаас боллоо гэв. Өө за. Бүр энэ хоёр ч хуйлдсан байж. Гэтэл за тэгвэл сайн л үздэй. Олон хүн л өхөл сайн л үзг. Яг би чамд мөнгө өгье гэтэл эмэгтэй дургу хүрээд хамаг мөнгийг нь цаттал 1501 тоотын залуу уурлаад уурандаа эмэгтэйг алхаар нүцээр байгаад алчхав. Тэгснээ Уусоныг гэрт нь байгааг мэдчихэнгүүтээ цагдаа руу яриад Royal City-гээс ярьж байна. Өчигдрийн хэрэг тарьсан залуу доод айлын эмэгтэйг алчсан юм шиг байна. Бас дээд Пентхаусын хүмүүсийг ч алхаар очиж гээд ярангаа гарч байгаа олтой хаалган дуурахаар нь ашгүй гарлаа гэд Уусон орон доогоороос нь гараад иртэл зэвүүн амтнд чинь гараагүй худлаагаасаа Уусоныг гаргаж ирэх гэж тэгж жүжижээ. Тэгснээ солиотой новш чинь өөрийгөө алхаар цохиж гарав. Уусоныг хэрэгт гүтгэж доод айлын эмэгтэйг алсан болгох нотлох баримт үлдээж байгаа нь энэ. Бүр өмнө нь саунд байхдаач бүгдийг алмаар байна гэж ярьж байсныг нь нотлох баримт болгон бичиж авчээ. Бүр нэг зэв. Уусонч хууртаж зохион байгуулалтаа гэмт хэрэгт албаар гүтгэгдэж байгаагаа ойлгож яагаад энэ олон оршин суугчдаас яагаад заавал намайг онилж энэ хэрэгүүдэд тохох гээд байгаа юм бэ гэсэн чинь чи хамгийн өрөвдөлтөй түүхтэй арай амархан өгөөш өмгөхээр нь шүү дээ. Яг л өнөөгийн залуусын зовлон зүдгүүрийн төлөөлөл шүү дээ гэв. Бүр нэг ичих нүргүү. Тэгээд мэдээж хүн алсныг нь харсан, гэрч болсон, албаар чимээ гаргаж бүр бүх айлуудыг хакердсан байсныг нь мэдсэн юм чинь Уусоныг алах гээд дайрав. Тэгэхэд Уусон би таны хийх гэж байгаа зүйлийг хамт хийе. Би туслая. Намайг битгий ал гэд гуйлаа. За тэгээд нөгөөхийг нь зөвшөөрж хоёулаа тохиролцож аваад Пентхаусын эзэн буюу нөгөө сүүхийн дарга эгчинд орж байрны айлуудын бүртгэлийг олохоор оров. Гэтэл сүүхийн дарга эгч чинь өмнө нь прокурор байж 1501 тоотын залуу болохоор нэрээ сэтгүүлж бөгөөд жилийн өмнө энэ хотхны барилга чанаргүй байна. Ийм чанаргүй барилга бариад байхаар хүмүүс чимээнд стресстэж тэр нь сэтгэл зүйн асуудал үүсгэж бүр бие биенээ алхтаа тулж байна гэх нийтлэл гаргуулах гэж байтал энэ нэгч прокурор байхдаа олон нийтэд цацуулахгүй хааж орхижээ. Мэдээг бичхийн тулд маш их дарамт шахалтанд өртөж бүр амь насаа алдахтаа тулж бичсэн мэдээг нь гаргуулахгүй байсан. Зэвүүцэж тэр прокурорыг судалтал удахгүй прокурор байхаа болоод энэ хотхны байруудыг худалдаж аваад эхэлжээ. Тэгээ сэтгүүлч залуу энэ эмэгтэйг яагаад ингэж байгааг олохын тулд дагаж нүүж ирж бүр донтож явандаа ийм гаж үлдэл хийх хүртэл сэтгцэн өөрчлөгдөжээ. Өөрийгөө чанаргүй барилгуудын үнэн гэлчилж хүмүүс туслах гэж байгаа боловч үүнийхээ тулд тэр бусдыг хайр найргүй алж байгаа юм.
ямар юмны баатар ах вэ? Түүний хайж байгаа бүртгэлийн дэвтэрт бүх чанаргүй барилгуудад оролцож байгаа хүмүүсийн нэрний жагсаалд байгааж. За ингээд л дэвтэр хаана байна гэхэд игч нөхөр мэднэ гэж бухахт нь нөхөр нь би мэдгүй гэж дургууг нь хүргээд нөгөө сэтгүүлч залууд алуулчих. Уурлаад игчдэр ирээд алах гэж байтал уусан игчийн талд орж сэтгүүлч залуу руу дайраад уусан сэтгүүлч залуу хоёр ноцолдож байх хооронд игч хийм буу гаргаж ирж буудаад хутгалж гэмтээгээд би бинийгээ алах шуллах дээрээ тулаад заваарсан юм болно. Эцсийн дүндээ уусан бол зарсан байрынхаа гэрээг авах, сэтгүүлч залуу бол бүртгэлийн дэвтрийг авах, сөөхөн дарга игч бол чанаргүй барилга байсан ч хамаагүй олон байр авч мөнгөтэй л болох шунлын сэтгэлтэй. Хамгийн сүүлд уусаанд хандаж ингэж хэлж байгаа юм. Барилга л буруутгаад байх юм. Хүмүүс чимээ гаргаж байгаа гэж би хэлээ эцдээ. Эцэстээ хүмүүсийн л буруу. Сайн материалаар барилга орчих юм бол улмал үнэтэй болоод чам мэтийн юмнууд байр авч чадахгүй болно эцэстээ гэд хэлж байтал сэтгүүлч залуу босч ирээд боож унгаагаад тэр хоёр ч хамтдаа өөхөв. Үүсэн хамгийн сүүлд ганцаараа үлдээд дээд давхрыг нь бүхэлдэн дэлбэлж хаяад ээж дээрээ очиж хэсэг амарч байгаад буцаж гэртээ ирээд байрны ордоороо бариад муухай инээгээд кино дуусав. Өөрхийн ээж нь чи дахиж битгий сөөвл яваарай энд ээжтэйгээ амьдр гэж хэлж байгаагаас хотын амьдрал ямар хэцүү болох. Тэгээд хичнээн хэцүү байсан ч гүүгээд очих ээжтэй байх ямар сайхан юм бэ гэж бодогдож байлаа. Бас яаж ч ядарсан хараад очих өөрийн гэсэн гэртээ байх ч сайхан юм а гэж бодогдов. Гэтэл санаа амар тарж хэвтэх гэртээ болох гэж энэ их өвмөнтэй өрсөлдөөнтэй хотод яаж хичээж байж байртай боллоо. Гэтэл тэр их зүтгэлийг нь хүмүүс ердөө илүү их мөнгөтэй болох шунлынхаа төлөө ийм заваан зүйлс хийдэг байх нь штэ. Хүний шунал хүсэл гэж амар юм. Ер нь тэгээд хүн хит их материалыг мөрөөдөлд автвал өөрийнх нь бүтээсэн бүхэн айдас дарамт шорон болдог гэдгийг харуулсан бүтээл байлаа. За тэгээд эцэст нь дүгнэж хэлэхэд хотчлтын дарамт, нийгмийн дарамт, хүн хоорондын хүйтэн харилцаа, хит их шунал хүсэл зэргийг шүүмжилсэн, нэгийг бодогдуулсан кино байлаа. Нэг гэрт амьдарч байгаа хэрн бие биетэйгээ ярихаа байсан. Орон сууцнд л амьдарч байвал болоо гэсэн мөрөөдөлтэй орчин цагийн хотын амьдралыг шүүжээ. Ханан дарагдчихад өндий чадахгүй байгаа хүн чанараас сэрэж хүн шиг л байгаарай гэж уриалж байгаа юм шиг. За санаан сайн ч киноны хийцэн хит нуршуу байлаа. Гэхдээ ингэж байж л дөрүүдийн сэтгэл зүй харагдаж сэтгэл зүйн тэр эмгэгүүд нь гарч байж л өнөөгийн нийгмийн хүйтэн төрх кинонд тусгалаа олсон байна. Мөн байр авах мөрөөдөлтэй олон мянган залуусын тэр их зүтгэлийг чанаргүй барилга барьж газ мөнгө олох барилгын компаниуд, эрх мэдэлтнүүд яаж мохоож унтрааж байгааг харуулсан кино байлаа. Үүнийг үзэж байгаа танд ч бас хуршүүдийн чин чимээ төвхтэй санагдаж байж болно. Бас хүн юм хойно алхаж гიშгэж, хөөхтөл юм хойно тоглож ноцолдож гүйхэд чимээтэй байна гэж дахин хаалга тогшиж, бүр цагтаа дууддаг төвхтэй хурш байгаа л бидтэй. За ингээд кино таалагдсан бол эрхийгээ гоцоолгож subscribe дарж сувгийг маань дэмжээрэй. Баярлалаа бааштай. Хайртайгээ тэлээд явсныг санаж байгаарай. Байн хамтаа сэрэх болон авсан байранда байж байгаа томрууд ishte авсан машина. Welcome to the